За тэгэхээр сэтгэл гэдэг зүйлийг би танарт өөр хороо маш гоё ойлгомжтой тайлбарлая. За бид нар зөөрлөж яриул тийм ээ. Бид нар бие эрхтний мэддэг болсон. Хаанаас л хаанаас мэдээлэх боломжтой болсон тийм ээ. Ханаа төрөх, юунаас олж хүн ханаа төрдөг юм. Юунаас олж хүн ханиалгадаг юм тийм ээ. Яавал дүүл дээр ханаадыг имчилдэг юм. Эсвэл юунаас олж гар хөлний яс хугардаг юм. Тэр гар хөлний яс хугарахаар ямар арга хэмжээ авдаг вэ? Яаж имчлэгдэх вэ? Гэрчлэн одоо бид нарт маш их тийм мэдээлэл, наад захын мэдээлэл ойлгомжтой тодорхой байдал байдаг. За сэтгэл гэдэг нь уул нь бидний бие эрхтнээс уул нь ялгаагүй шин чанартай. Энэ юу гэсэн үг юм гэхээр сэтгэл гэдэг чинь бас нэг тийм эрхтэн байгаа даахгүй юу? Өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн мөн чанартай тийм ээ. Одоо жишээлбэл яа тийм тамигттай тэгэл уушиг өвчлөдөг. Эсвэл одоо тасгал хөдөлгөөн хийх бол уушиг өвчлөдөг тийм ээ. За уушиг тэгвэл яаж идэх вэ гэвэл маш тийм хүчит төрөгчтэй ой хангаа байгальд гарч иж уушиг идээд уушин цай гихчлэн бид нар тэр уушиг гэдэг зүйлийг судалсан болохоро айхгүй бас мэдээллүүдийг хүлээж аваад байна шүү дээ. Гэтэл сэтгэл гэдэг зүйлийг яг таг тийм тодорхойчлон гаргаж ирээгүй учраас хүмүүс энэ тал дээр маш тийм мэдлэг хомс байдаг. Тэгээд нэг учир битүүлэг зүйл гэж ерөнхийдөө төсөөлөөд тэгээд сэтгэлээ яах их учраа олохоо болчтой. Тэгээд сэтгэлийн тухай янз янзын мэдээлэл зөвлөгөө сэтгэл зүйн шинжилгээ ухааны талаар судлахаар бүр учраа олохоо болоо шүү дээ толгойн нэргээд. За гэтэл биднийг бага наснд минь буюу нөгөө 10 жилийн боловсрал гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Бага наснаас минь яг энэ нэг дээр нэгийг нэмэх нь 2 гэдэг математик заадаг шиг. А үсэг гэж энэ юм байна. Б үсэг гэж энэ юм байна. Энийг ингэдэг шүү, тэгдэг шүү гэж анхан шатнаас нь сууртаагаар нь заадаг шиг сэтгэл гэдэг чинь ийм эрхтэн тийм ээ. Хүний дотроос гарч ирдэг эрхтэн шүү. Нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй зүйл гэдгийг яг л нэг бие чим задлж тайлбарлаж байгаа юм шиг ийм шин чанартай, ийм хэлтгий. Тэгээд ийм учиртай сэтгэл гэдэг эрхтэн чинь өөрөө өвдөхөөрөө яадаг юм. Юунаас олж өвддөг юм? Юунаас болж дархлаа нь унддаг юм? За сэтгэл гэдэг нь юунаас олж тэгвэл эдгэрдэг юм тийм ээ? Яаж эдгэрдэг юм? Яаж имчилдэг юм? Ямар одоо үүрэг зорилготой, ямар учир шалтгаан ингээд тайлбарлаад хилээд өгсөн байсан бол өдөөд ингэж олон хүмүүс сэтгэл готролд орох, сэтгэлийн одоо хүчинд нэрвэгдэх. За тэгээд сэтгэл зүйн докторгүй байдлаасаа болоод илүү одоо хүсээгүй муу зүйлсийг хийхгүй байх байсан. Сэтгэл хүн гэдэг сэтгэлийн амтан гэдэг тийм ээ. Сэтгэл гэдэг чинь бидний энэ махан биеэс ойр байдаг зүйл ахгүй юу? Бид нартай ойр. Түүнээс ч бид нар өөрсдөө энэ сэтгэл биш. Бид нар энэ махан бие биш шүү дээ тийм ээ. Одоо хүмүүс хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ махан бие чинь одоо цаанаас энэ төрөл авалтай одоо өгөгдсөн зүйл тийм ээ. Энэ түүнээс ч энэ махан бие чинь бие биш шүү дээ. Яг үүнтэй адилхан хүнд сэтгэл гэж байдаг. Гэхдээ сэтгэл нь бас би өөрөө биш аахгүй юу? Сэтгэл бие гэдээ бас өөр бие байгаад байна шүү дээ. Гэтэл тэр сэтгэл биений махан биес хүнтэй илүү их ойрхон үйлчилж, илүү их ойр тусаж, илүү их дотор талд байдаг учраас хүмүүс өөрсдийгөө тэр сэтгэл гэдэг зүйлийг андуураад байдаг. Ингээд эхлэхээр ерөөсөө л ингээд сэтгэлийн хөдөлгөөнд удирдуулаад тэр сэтгэл гэдэг зүйлийнхаа уул нь эзэн нь байгаад сэтгэл гэдэг зүйлээ өөрөө ажиглаад удирдаад явах хүмүүс чинь яадгүй гэхээр сэтгэлээ өөртөө андуураад сэтгэлтэй удирдуулаа яваад. Бид нар бие махбодоо ингэж хөдлөгдөн штэ. Дураараа хөдлөн, босыг гэвэл босно, явъя гэвэл явна, сууя гэвэл суувна, хэвтэн гэвэл хэвтэн тийм ээ. Яг энтэй адилхан сэтгэл гэдэг чинь бас бидний удирдлаганд ор байдаг тийм давхар бие ахгүй энэ махан биений чинь бүр илүү гүнзгийр үсэн дотор энд мэдрэгддэг бие байгаа. За тэгээд сэтгэл нь өөрийн гэсэн мөн чанартай, өөрийн гэсэн шин чанартай. Энэ тийм баригддгүй зүйл биш. За яа тийм бидний махан бие тийм ээ дааруул өвддөг, хит халуудвал өвддөг гэдэгтэй адилхан сэтгэл бие маань өөрийн гэсэн жортой. Муухай хин нэгнээс муухай үг авбал тийм ээ хин нэгэн өөрийнх нь хүсээгүй хийвэл эсвэл хүлээсэн зүйл нь биелэхгүй болж гэдэг юм уу одоо янз янзын байдлаар хүсэжсэн зүйлийг хүрээгүй ч гэдэг шалтгаанаар ч юм уу олон янзын шалтгаанаас болоод сэтгэл бие өвдөн, гомдон, шанална. За ялангуяа
бусдад сэтгэл гаргаад эргээгээ сэтгэл авч чадахгүй байхаар хин нэгэнд сэтгэлээ зориулаад өгөөд гэх юм уу? Тухайн хүн нь өөрт нь буцаад сэтгэл гарахгүй байхад ч гэдэм үү? Иймэрхүү зүйл дээр сэтгэл гэдэг бие чинь гомддог. За хин нэгэн ирээд өөрлөө чинь дайрч давшлаа. Хар эрчимтэй үг хэллээ, хар энерги өөрлөө чинь цацлаа. Тэгэхэд сэтгэл яадаг вөхөр уурладаг. Эргээд хариу үзүүлэхийг хүсдэг. За тэгээд сэтгэл хөдлөлийн маш олон шин чанарууд байдгийг бид нар мэднэ. Яагаад гэвэл өөрсдөө мэдэрч ирсэн учраас. Атаархах, баярлах, уурлах, гомдох, шунах, хүсэх, хөнгөрөх, хүндрэх гихчлэн янз янзын сэтгэлийн олон янзын мэдрэмжүүд байдаг. Энэ чинь өөрөө сэтгэл гэдэг эрхтний мөн чанар ахгүй биднэрт янз янзын мэдрэмжийг өгөх, янз янзын юмыг ойлгуулах тийм ээ. Бидний махан биеэрээ ингээд 5 мэдээлэл авдаг шүү дээ. Одоо махан биеийн 5 мэдрэхүү тийм ээ. Хэл, хараа, үнэр, мэдрэхүү, сонсгол гихчлэн. За сэтгэл гэдэг чинь бас яг адилхан биднэрт өөрийн гэсэн шин чанараараа янз янзын мэдрэмжийг өгдөг. За энэ бол одоо энийг чи А өсөх шүү, Б өсөх шүү гэж цагаан толгойг зааж байгаа юм шиг анхан шатны мэдэгдэхүүн. Сэтгэл ийм юмд олж уурладаг, ийм юмд олж гомддог, ийм юмыг сэтгэл хүсдэг, ийм юмыг сэтгэл хүсдэггүй гэрчлэн бид нар бүгдээрээ энийг мэдж байгаа. Энэ бол анхан шатны мэдлэг юм. За дараагаар нь тэгвэл юуг ойлгох ёстой юм гэхээр хүн өөрөө сэтгэл биш юм аа. Та өөрөө мэдэрж байгаа сэтгэл биш юм аа. Сэтгэл гэдэг чинь танаас тусдаа бидний бие махбодчиг тусдаа бий байгаад байгаа аахгүй юу? Энийг ойлгочих юм бол, ухамсарлах юм бол сэтгэл гутралд орох тийм ээ. Сэтгэлийн хүчинд нэрвэгдэх гэдэг юм уу? Энэ зүйлээс бол хүн гарч эхэлдэг, орохгүй байж болдог. Яагаад тэгэхээр би сэтгэлээ мэдчихлээ. Сэтгэл чинь ийм байдаг юм. За сэтгэл унаа доошлоод ингээд ирэх юм бол би анхны авах арга тусламжийг мэдчихлээ. Тийм учраас би сэтгэл санаа удаан унахгүй байх аргыг сурчлаа. Одоо миний сэтгэл зүй, сэтгэл санаа маань ахиж тийм муу мухай мэдрэмжийг удаан хугацаагаар надад мэдрүүлж чадхаа байлаа. Яагаад гэвэл би сэтгэлээ баг өөрийнх нь гартаа авч удирдах сурч байгаа хгүй юу? За тэгвэл ямар үе сэтгэл гэдэг нь баясдаг тийм ээ, сэтгэл нь эдгэрдэг. За энэ болгон хүн болгон дээр өөр гэсэн жортой. За яг л хүн болгон биеийн онцлог өөр байдаг шиг хүн болгоны сэтгэлийн онцлог өөр. Гэхдээ нийтлэг зүйлс байдаг. Сэтгэл санааны анхны тусламж нь юу гэдэг юм гэхээр сэтгэл санаа доошоо орлоо, уурлаа, бухимдлаа, гомдлоо. За ямар ч тийм хамаарлаас болоод сэтгэл санааны таагүй удар мэдрэмж мэдрэгдэнэ. За энэний хамгийн анхны тусламж нь юу хвчлэн байдаг вэ гэхээр амьсгалын дасгал хийх. Маш сайхан гүнзгий амьсгаа хамраараа аваад амаараа гаргах. Дор хаяж 10 удаа. За эсвэл дуртай сэтгэл санаагч нь гоё болгодог дуртай хөгжмөө сонсох, дуртай киногоо үзэх, эсвэл маш гоё үзэсгэлэнтэй байгальд очих, маш гоё үзэсгэлэнтэй зүйлийг харж таашаах ч гэх юм уу. Тиймэрхүү аргууд бол олон хүмүүст нийтлэг одоо анхны тусламж болж үзүүлдэг миний сэтгэл зүй. За тэгэхээр би сэтгэлээ гаднаас нь хамгийн түрүүнд ажиглаж сурах хэрэгтэй. Сэтгэлийнхаа эзэн болох ч байгаа хүн бол. За би ингээд сэтгэл санаа ингээд ойр тэмраад хэцүү байна. Сэтгэл готролд орчлоо. Ингээд сэтгэл санааны таагүй удаан хугацаанд явж гинэ гэд тусламж ингээд хүсэж байгаа өөрөөр учрыг ойлгох гэж сэтгэл зүгээ ойлгох гэд эмчлэх гээд ирж байгаа хүмүүс хамгийн одоо эхний зөвлөгөө юу гэдэг вэ гэхээр энэ сэтгэл гэдэг зүйлтэйг битгий гүнгээ орооцол. Энэ сэтгэл гэдэг чинь та өөрөө биш юм. Та өөрөө эхлээд сэтгэлийг ажиглаж сурах хэрэгтэй. Хамгийн түрүүнд хийж одоо сурах ёстой зүйл нь янхан шатны зүйл нь сэтгэлээ ажиглаж сурах. За одоо би ууралж шүү. Одоо би гомдож шүү. Одоо би хатаархаж шүү. Одоо би баярлж шүү. Одоо би хөөрч тогтолж шүү. Одоо би хүсч шунж шүү. Энэ сэтгэлд ямар хөдөлгөөн, ямар мэдрэмж төрөөдийн гэдгийг та өөрөө сэтгэлтэйг хутгалтахгүйгээр яг ингээд хяналтын камер шиг сэтгэлээ ингээд гаднаас нь ажиглаад харж сурах хэрэгтэй. Ажиглах хэрэгтэй гэсэн үг. Зүгээр л сэтгэл чинь янз янз болоод байвал эхлээд ажиглах тийм ээ. За ажиглаад сурнаа, өөрийгөө ингэж гаднаас нь ажиглаж сурна гэдэг чинь бас маш том дэвшилт,
ахиц байдаг. Яагаад гэхээр сэтгэлээ ер нь гаднаас нь ингэж ажигладаг, хардаг, өөрийгөө ажигладаг хүмүүс цөөхөн. Тодорхой хэмжээгээр одоо өөр өөртөө анхаардаг тийм ээ. Өөр өөрлөгөө эргэсэн тийм сүнслэг хүмүүс л өөрийнхөө сэтгэлийг гаднаас нь хөвчлээ ажиглаад идэг. За гэтэл маасаараа бид нар сэтгэлээ ерөөсөө гаднаас нь ингэж ажиглаж чаддаг юм бол өөр юм харж байгаа юм шүү дээ. Би энд байгаад байдаг. Тэгээд би өөр ингэ дэлгэц харж байгаа юм шиг сэтгэлээ ажиглана гэсэн үг байхгүй юу? За энийг сурах нь бол хамгийн чухал. Энийг сурчвал дараагийнхаа хэлбэрхэн болоо явна. За тэгээд сэтгэлээ гаднаас нь ажиглаад сурна гэдэг чинь би өөрийгөө гаднаас нь ажиглаж байна. Миний тэр ухамсар маань сэргэж байна гэсэн үг. Нэг ёсондоо хүн хэдий ч нэг ухамсартай байна, төдий ч нэг сэтгэл хөдлөлөө гаднаас нь ажиллаж харж чаддаг. За өөрийгөө сэтгэл биш гэдгээ ойлгочлоо. Сэтгэлээ гаднаас нь ажилтдаг юм байна. Сэтгэл гэдэг чинь тусдаа бие даасан одоо эргэтэн шиг тусдаа бие даасан тийм ухамсартай бие байдаг юм байна гэдгийг ойлгочлоо. За тэгвэл сэтгэлээ одоо өөрийнхөө тэр дадлаар хичээл зүтгэлээр сэтгэл биеийг ажиллаа сурчлаа. За дараагаар нь яах вэ? Дараагаар нь бид нар юу сурах вэ гэхээр анхны тусламж үзүүл сурна сэтгэлдээ. Анхны тусламж яагаад хэрэгтэй юм гэдэг чинь сэтгэл готрол гэдэг юм чинь шууд хүнд ирдэггүй. Баар хуримтлагцаар агаад одоо том зүйл болчдөг. Яг өвчнөд адилхан. Бие махбод одоо дөнгөж нэг шинэ өвчин тусч эхэлж байхад бид нарт тоохгүй тий хайхрахгүй яваад байвал хүндрээд бүр ингээд идэхээргүй хэмжээнд болж асуудал улам хүндэрдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан сэтгэл санааныхаа тэр сэтгэл гэдэг биеийнхаа тэр өвчлөлийг тэр таагүй мэдрэмжийг тоохгүй орхиод байхаар анхны тусламж үзүүлэхгүй дор нь арга хэмжээ аваад эдгэхгүй байгаад хаар сүүл рүүгээ эцэн сэтгэл готрол сэтгэлийн янз бүрийн өвчин болоод тэгээд энийг бол засахад арилгахад одоо маш төвөгтэй болж ирдэг л дээ. За одоо ямар сэтгэл санааныхаа анхны тусламжийг авч болох вэ гэхээр хин нэг нь намайг уурлуулах гомдоо хог хэлчлээ тийм ээ. Эсвэл тийм үйлдэл гаргачлаа. За ихэнх хүмүүс дотгошоо залгидаг. Ингээд мартчихлаа гэж бодоо уучлалчлаа гэж бодоо яваад байдаг. Гэтэл ингээд үнэхээр тэрийг анхны тусламж үзүүлээд өөрөөсөө ингэж гаргаагүй бол үргэлжлээд тэр өвчин маань хүндрээ яваад байдаг. За тэгэхээр түрүүний хэлсэнчлэн гүнзгий амьсгал авах анхны тусламж болдог. За энэ сэтгэлийнхаа учир шалтгаан ихлээд олдох хэрэгтэй. Яагаад миний сэтгэл санаа унж, яагаад би энэ хүнд гомдчих, яагаад би энэ хүнд уурлчих. Эсвэл одоо яагаад би энд бухимдаад байна. Эннийхээ учир шалтгааныг олох хэрэгтэй. Яг нөгөө нэг өвчний учир шалтгааныг олдож шүү. Яагаад би ханаад төрчвэ? Яагаад энэ маань өвдчихвэ гэд бид нар эмчит үзүүлэхээр тэр анхны тэр учир шалтгаан гэж нэм байгаад байдаг шүү. Тэрийг онцлох нь маш чухал байдаг. Яг энэтэй адилхан сэтгэл бие гэдэг бас тийм онцлогоо хэрэгтэй. За юунаас болоо те уурлаа бухимдаа яваад байна. Юунаас болоод гомдоо яваад байна. Юунаас болоод энэ сэтгэл гэдэг чинь таагүй мэдрэмжтэй яваад байна. Учир шалтгааныг олох хэрэгтэй. Учир шалтгааныг олоод дараа нь тэр хөнгөн зэргийн эмчилгээ хийгээд өөрөөсөө цэвэрлэн гэсэн. Хин нэгэнд гомдсон бол тэр гомдсноо илэрхийлнэ, ярилцсан, уучлан, нөгөө хүндээ ойлгуулна. Ингээд асуудал сайхан зэгцрээд тэгэхээр аяндаа сэтгэл санаа хөнгөрдөг. Эсвэл хин нэгэнд ууралсан бол тухайн үнэ уураа сайхан гаргачаад тухайн хүнтэйг ярилцдаг ч юм уу тийм ээ. Эсвэл өөр зүйлд уураа гаргачаад тэгээд тэр хүндээ ингэж босон бүх яагаад уурсан гэдгийг ярьдаг ч юм уу тийм ээ. Яагаад бухимдсан гэдгийг хэлнэ. Энэ чинь ингээд намайг бухимдуулчлаа. Энэ чинь таалагдахгүй. Шууд хэлэх хэрэгтэй. За тэгээд тухайн нь ойлгохгүй хүлээж авахгүй хамаагүй ямар ч л гэсэн хэлээд өөрийгөө сайхан ингээд хөнгөвчлчих хэрэгтэй. Дотгошоогоо залгиж болохгүй. Дотгошоогоо залгивал өвчин цаашаа улам хүндэрч явна. За тэгээд уйлах гэж бас сайхан арга байна. Гомцсон бол уйлаа тий ууралсан бол уйлаад ингээд нулимсаараа дор ингээд зүрэг гिचмийг нулимс бол гаргаад цэвэрлэгээ хийнэ штэ. Бас ингээд зарим хүмүүс уул хаалт дээр очиод орилоод идэв штэ. Эсвэл мошоко аваад мэддэг ч юм уу. За тиймэрхүү байдлаар бас тэр дотор хуримтлах гэсэн тэр сүрэг юм ингээд гадагшлуул ингээс сүүлд нэг гадагшлуулчаад нэг гоо ингээд сэтгэл онгоогоод нэг гоо тайвширсан мэдрэмж авдаг штэ. Тэгээ сайхан тайвшраад эхлэхээр би юу анхны тусламжаа зөв үзүүлчлээ. Сэтгэл санаа өвчнгөө хөнгөн хэлбэр дээр нь басчлаа хөнгөн хэлбэр дээр нь би итгэжлээ гэж үзэж болно. За бас нөгөө бие махбодын өвчин байна тийм ээ. Бид нар одоо нойроо дутуу аваад байна, буруу хооллоод байна ч гэдэм үү. Дасгал хөдөлгөөн хийхгүй байхаар янз янзын тийм гаднаас нь эрчим энерги авч чадахгүй болохоор бас тэр маань сэтгэл санаанд нөлөөлдөг.
Тэгэхээр энэ учир шалтгаанаа бас олох хэрэгтэй. Би өөрийгөө хитэх ядраагаад байна. Өөрийнхөө дуртай амийг хийж чадахгүй байна. Өөртөө цаг гаргаж чадахгүй байна. Байгальд гарч чадахгүй байна. Гэвчлэн одоо бие махбод маань ингээд хямраад ирсэн чинь дагаад сэтгэл хямршлаа гэдгийг онцлоод тэгээд тэр авах хэвээр арга хэмжээг аав тийм ээ. Одоо яадаг ажлаа хөнгөвчлөх, сайн унтаж амрах, эрүүл хооллох, зөв зохистой дасгал хөдөлгөөн хийх, дуртай зүйлдээ цаг гаргах гэвчлэн энэ дэр бол бид нар бас баг дээр нь эмчлээ явж болно. Яа, өөр чинь тийм ийм асуудал байдаг. Одоо нөгөө нэг даавраас үүдэлтэй сэтгэл санааны гутрал сүүлийн үед их ярьж байна л та. Тэгээ манайх мэдээлэл авахаар ингээд шууд итгээд тэгээд өөрсдийнхөө далд тухамсарч шууд авчдаг. Одоо яа тийм жирэмсэн хүн л гэхээр сэтгэл санаа нь хямрах, дээшээ доошоо болох нь бол хэвийн үзэл угаасаа ингэх ёстой гэд өөрөөгөө програмчилчдаг. Эсвэл нөгөө нэг эмэгтэй хүний те сарын тэмдэг ирэхээр сарын тэмдэг ирэхээс өмнөх өдөр ч юм уу дараа өдөр ингээд ингэж хямардаг ууртай байдаг гэсэн мэдээлэл ангуудаа өөрийгөө бас яг тэргүүрээ далд тухамсартаа кодлчдаг. Гэтэл заавал тэр чинь их сэтгэл санаанд нөлөөлөд байх албагүй. Хүн хүнийх янз бүр байдаг. Төрсний дараа ч жирэмсэн байхдаа ч юм сэтгэл готрал гэдэг сүүдэрч тусахгүй явж хагаад одоо хүүхдүүдээс ах өсгөж мөөлжүүлдэг. Тийм онцлогтой ээжүүд байна. Тэр хүн болгонд өөр. Тэр сэтгэл готрал гэдэг чинь тэр аргатай уулын илрээд багсгүй зүйл ахгүй. Гэтэл манайха одоо заавал нь байх ёстой гэдэг зүйл битээр өөрийгөө програмчлаад байна. Далд тухамсраа. Тэгж хүлээгээд авдаг. Эсвэл одоо эмэгтэй хүн угаасаа ааштай байх ёстой ч гэдэм үү тийм ээ. Тим байдлаар өөртөө тэр гаднаас авсан сөрөг мэдээллээр үнэн ч бай хамаагүй зүгээр тийм сөрөг мэдээллээр өөртөө битгий програмчлаа. Миний хувьд ярих юм бол би бол сарын тэмдэг ирлээ байлаа. Жирэмсэн байхдаа жирэмсний дараа сэтгэл готролч юм надад ерөөсөө тийм илрээгүй. Яагаад гэвэл би тийм зүйлд итгээгүй. Би юунд итгэдэг байсан бэ гэхээр хүн өөрийнхөө сэтгэл санааныхаа эзэн нь болдгиймаа гэдэг зүйлд итгэлтэй тийм итгэдэг байсан учраас янз бүрийн шалтгаантай одоо юу ирдгүү гэсэн үг. Сэтгэл санааны готрол тийм ээ. Бие махбодоор шалтгаантай сэтгэл санааны готрол ирдгүү. Харин яг бүр ингээд ядарсан, туйлдсан, маш их ингээд ядарсан тийм ээ. Маш их ингээд туйлдсан үед бол яалтчгүй ингээд гадны зүйлс ингээд төвхтөө санагдаж эхэлдэг. Энэ тентгийн чимээ шугам болж байгаа процесс хит их ингээд өмнө сүм одоо юу аяа төвхтөө санагдаад тэрнээс олж стресс тохиолдол байдаг. Гэхдээ тэглээгээд энэ бүгд маань сэтгэл санаар унах ч гэдэм сэтгэл готролд орох шалтгаан биш ээ. Хүн өөрийгөө сэтгэл готрол яг үүндээ оруулдаг. Энийг бол гадагшаа нэгчихэд байх шаардлага байхгүй. Яагаад гэхээр эхэндээ би бол тэгж боддог байсан. Би энэ хүнээс болоод эсвэл ийм тиймнээс болоод сэтгэл санаа минь унаад байна, готраад байна тийм ээ. Намайг хүн тоох хэрэгтэй, намайг хүн сонсох хэрэгтэй, намайг хүн хайрлаж халамжлах хэрэгтэй гэсэн дандаа гадагшаа чиглэж гадагшаа юмнаас эрэл хайгуул хийдэг байсан. Гэхдээ хүн өөрөөсөө л ерөн шалтгаалдаг юм байна гэдгийг маш сайн ойлгосноос хойш ерөөсөө гаднаас янз бүрийн нэхэд хүлээгээд авах шаардлагагүй болсон. Би өөрөө сэтгэл санаагаа удирдаад эмчлээд сэтгэл санаагаа дээш нь байлгах уу, доош нь оруулах уу гэдгийг зүгээр л жонглоор тоолж байгаа юм шиг ингэж сэтгэлээ удирдах гартаа оруулж сурсан байхгүй юу? Тийм болохоор та нар бүр ингэж бардам хэлээд байгаа юм. Би чадчихсан чинь та нар ч гэсэн чадна шүү дээ адилхан хүмүүс. Тэгэд ийм эмэгтэй эрэгтэй ер нь ялгаагүй шүү дээ. Ер нь эрэгтэй хүмүүс дотгошоо залгидгаараа ялгаатай байх. Гэхдээ энэ сэтгэл санааны байдал гэдэг чинь ер нь бол эр эм хүмүүстэй айхтар ялгаатай зүйл биш. Адилхан мөн чанартай, адилхан шин чанартай. За тэгсэн чинь тэр сэтгэл санааг мань сайхан өргөдөг, дэмждэг, дээшлүүлдэг тийм ээ. Сэтгэл санааны тэр таашаалыг эдлүүлдэг зүйл чинь хүн болгонд адилхан байдаг. Энийг олох хэрэгтэй. Би юу хийхээрээ, би юу үзэхээрээ, би юу харахаараа, би юу сонсохоороо, би ер нь яахаараа сэтгэл санаа минь гоё сэргэж ирд юм бэ. Энийг олох хэрэгтэй. Эдгээр зүйлс нь таны сэтгэл санааны буюу сэтгэл гэдэг эрхтний чинь хоол тижэл болох юм. Бид нар ер нь бол биднийг баг байхад яаж өсгсөн бэ гэхээр сэтгэл бий гэж байдаг гэдгийг мэдгүй ээж аав нар маань өсгсөн байдаг ихэнх ээж аав нар. Нөгөө нэг махан бийдэл хоол өгөөд тийжээгээд байна. Гэтэл энэ давхар сэтгэл бий чинь бас өөрийн гэсэн хоолтой юм байна. Өөрийн гэсэн хэрэгцээтэй юм байна шүү. Давхар хүнд чинь сэтгэл бий гэж тусдаа эргэтэн байдаг юм байна шүү гэдгийг мэдгүй байдаг. Тийм учраас тэр сэтгэл гэдэг эргэтэн маань маш үлссэн, цангасан, тийм ээ эрчимийн нэрээр дутагдсан байдалтай байжгаад насан туршдаг. За тэгвэл оройтойгоо бид нар өөрсдөө ажиглаад
миний тэгвэл сэтгэл эрхтэн маань буюу миний сэтгэл бие маань юунд дуртай юм бэ? Юунаас хоолт ижил эрчим энерги авдаг юм бэ гэдгээ өөртөө өөрийгөө ажиглаад олж мэдэх хэрэгтэй. Хүн болгонд өөрийн гэсэн тохирсон жор байдаг учраас яг таг ингэн тэгнэ гэд бичгэд бол асуудалтай. Гэхдээ түрүүний хэлсэнчлэн нийтлэг одоо сэтгэл зүйн санааны хоолнууд байдаг. Энэ болохоор байгалаас авах эрчим, гоё дуу, гоё кино, гоё үг, гоё таашаалтай зүйлс, гоо сайхны урлагийн зүйлс ч гэх юм уу. Тэр амьсгалын дасгал ч гэх юм уу. Эдгээр нь бол ялцчгүй одоо нийтлэг сэтгэл зүйн, сэтгэл биеийн хоол болж идэг. За тэгээ өөрийгөө бас ажигланаа. Тэгвэл яавал миний сэтгэл доошо унаад байт юм. Тэг юунаас болоод миний сэтгэл готролд ороод байт юм бэ? Юунаас болоод миний сэтгэл завьөр хөндөөр өнгөд мэдрүүлээд байт юм гэдгээ бас олж тогтоод. Энд чинь бас хүн болгоны хувьд өөр аа тийм ээ. Дуртай юмдаа цаг гарахгүй болохоор ч гэх юм уу. Эсвэл нэг хажууд нь ингээд сэтгэлийн нэмтлээд идэх хүн байдаг болохоор ч гэх юм уу. Эсвэл өөртөө анхаарал тавихгүй байгаа болохоор ч гэх юм уу. Янз янзын шалтгаан байгаа. Учир шалтгааныг олох хэрэгтэй. Тэгээд учир шалтгааныг олдонгууд эмчлэг арга дагдаад маш амархан олчихно. Яг нь бид нар бол бие махбод маань өвдлөө гэхэд эмчлэг арга нь олохгүй эмчээс асууж иж болно тийм ээ. Энэ бол хэвийн үзэгдэл. Сэтгэлийг эмчлэх уул маш амархан. Заавал бид нар мэрэгжлийн зэрэгтэй байх шаардлагагүй эмчнэр шиг. Яах вэ гэхээр зөвөр шалтгааныг нь олоход яг эсрэгээр нь хийчихэд тэр чинь сэтгэл санааны эмчилгээ болчдөг байхгүй юу? Жишээлбэл би өөрийгөө хит их ажиллаад дарснаас болоод хит их зүйл хийснээс болоод сэтгэл санаа минь унаад готролд ороод байна гэвэл ажлаа багасгачих тэрний эмчилгээ болно. Эсвэл өөрийнхөө би өөртөө цаг гаргаад өөрийнхөө дуртай юмаа хийж чадахгүй байна. Нар салхинд гарч чадахгүй байна ч гэдэг юм тийм ээ. Иймэрхүү шалтгаанаас болоод сэтгэл санаа готролд ороод байвал эсрэгээр нь хийчин тийм ээ. Өөрийнхөө дуртай юмдаа цаг гаргаад ч гэдэг юм уу. Одоо гоё байгаль хангаад яваад ингэх юм бол бидний сэтгэлийн эмчилгээ болно. Тэгэхээр энэ сэтгэл гэдэг зүйл чинь махан биес бас нэг юугаар онцлогтой юм гэхээр дээшээ болохдоо ч амархан, доошоо болохдоо ч амархан, өвдөгдөө ч амархан, бас эмчлэгдэхтэй ч бас амархан. Яа тэгэхээр нөгөө нэг энерги бий учраас. Гэтэл бидний махан бие энергийн бөөгнөрөл маш хүнд учраас нөгөө өвчнөн хүндэртлээ бас уддаг, эдгэртлээ бас уддаг тийм ээ цаг хугацаа ордог. Гэтэл сэтгэл бие чинь уул нь бол маш энийг бодвол маш тийм амархан засагдана, амархан готрон гэдэг юм уу маш тийм хөнгөн байдаг байхгүй уул нь бол засахад хугацаа бага шаарддаг гэсэн үг махан биеийг бодох юм бол. За ингээд өөрсдийнхөө тэр сэтгэл гэдгийг ажиглаад сэтгэлийнхээ онцлог мөн чанаруудыг таниад сэтгэлээ бас онцлоо сурчих юм бол дагаад яаж эмчлэхээ бас мэдээд эхэлдэг. Хамгийн чухал одоо ойлгох юм нь юу вэ гэхээр сэтгэл гэдэг чинь биднээс тусдаа бие юм аа. Хүнд махан бие гэж байдагтай адилхан энергийн түвшиндөө буюу нүдэнд харагдахгүй түвшинд сэтгэл бие гэж бас байдаг. Энэ бас би махан бие биш гэдэгтэй адилхан би өөрөө сэтгэл бие биш. Гэтэл хүн өөрийгөө тэр сэтгэлтэйгээ андуурснаас болоод сэтгэл маань ингээд дээшээ доошоо янз бүр савлахад ингээд тэр чигтээ сэтгэл рүүгээ тавихад орчдөг. Өөртөө андуураад. Зүгээр нэг сэтгэл готрлын багахан хэмжээний ч юм уу мэдрэгдэн штэ. Тэгэхээр ингээд би хямраад байна, би болохгүй байна, надад хэцүү байна гэд өөрийгөө тэр сэтгэл санаараа тэр чигт надад төсөөллөөрөө ч гэдэг юм уу аваачаад оруулцдаг. Тэгээд нөгөө хөнгөн эхэлжсэн сэтгэл готрол ч юм уу сэтгэл зүйн таагүй байдалтай бүр өөрөө нөө драма үсгээд өөрийнхөө төсөөллөө бүр ингэж хөндрүүлээ хайчдаг байхгүй юу. Тэр бол бидний гаргадаг хамгийн том алдаа. Гэтэл зүгээр сэтгэл гэдэг зүйлээр гаднаас нь ажиглаад миний сэтгэл нэг ингэх гээд байна уу да? Миний сэтгэл нэг ийм болцсон байна уу да? Миний сэтгэл гэдэг чинь ийм байна да гэд анзаараад гаднаас нь ажиллах юм бол бид нар өөрсдөө хинийч шаардлага байхгүй өөрөө өөрсдөө сайхан өөрсдөө онцлол өөрөө өөрсдөө сайхан сэтгэл бие эмчлээд явчих байхгүй. Тэгэхээр энэ бол ингээд бодохоор уул нь амархан байгаа. Биднэрт бол урд нь бол энийг мэдгүй байхад сэтгэл гэдэг бол маш хүнд давж харахын аргагүй зүйл шиг санагддаг гэсэн. Сэтгэл готрол сэтгэл хямралтай ингээд явхад энээс одоо хизээ гарнда ямар хэцүү юм бэ гэд яавал би зүгээр болох бол гэж дандаа гаднаас юм ирж хайгаад нэг тийм маш зовёртой байдаг байсан л да. Энийг нөө мэдгүй юм чи хинч зааж ууг болохоор. Гэтэл дараа нь сэтгэл гэдэг зүйлийг судлаад ирсэн чинь зүгээр нөгөө нэг өөрийнхөө гарын хэмнэлээр одоо дээш нь болох уу, доош нь болох уу, эмчлэх үү, өвдүүлэх үү гэдэг чинь миний гарын ясанд ороод ирсэн учраас одоо маш хөнгөн хэлбэрхэн санагдаж байна л та. Уул нь бол яг энэ сэтгэл гэдэг зүйлийг айл
хэдэн мянган жилийн өмнө ийм зүйл байдаг юм аа. Сэтгэлийн ийм шин чанар байдаг юм аа. Сэтгэл чинь ингэж юм аа. Биднэрт ийм нөлөөтэй байдаг юм аа гэд энэ мөн чанар судлагдахуун тийм ээ. Энэ бүх зүйлийг одоо буддын ухаан, буддын философиор тайлбарлаад өгсөн байдаг. Гэхдээ бид нар одоо тэр буддын ухаанаас одоо хэрэгтэй зүйл юм биш, хэрэггүй юм авснараа өөрөөсөө ерөөсөө нэг ашиг гаргаж чаддаггүй. Хэрэгцээтэйгээр өчнөө гоё авах хэрэгтэй зүйл байна. Гэтэл бид нар хэрэггүй зүйлсүүдийг аваад занцсан учраас одоо бүр сүлдө үзэн ядагдаад байгаа байхгүй юу? Гэтэл энэ маш гайхамшигтай тайллууд бол байдаг буддын ухаанд. За тэгэхээр та нар өөрсдийнхөө сэтгэлийг одоо судалж мэдэх хэрэгтэй. Ер нь өөдрөг юм уу? Ер нь амархан гутарчих гад байт юм уу? Ер нь доктортой юм уу? Эсвэл энэ цаанаасаа тийм докторгүй юм уу? Эсвэл яруу юм уу? Сандруу юм уу ч гэдэм юм. Ингээд сэтгэлээ өөр ажиглалтаар тогтоочих болно. Тэгээд өөрийнхөө тэр сэтгэлийн хоолны миний сэтгэл юугаар хооллох туртай, ямар зүйл туртай, ямар зүйл татагддаг тийм ээ гэдгийг олж болно. За үүнтэй зэрэгтэй сэтгэлийн тэр мунхаг байдал гэж байдаг. Сэтгэлийн мунхаг байдал нь одоо сэтгэлийн шунал тачаал хэлдэг. Сэтгэлийн шунал тачаал нь юу юм гэхээр бид нар одоо сэтгэлээрээ авдаг кайфууд байдаг тийм ээ. Одоо хин нэгэн хүнийг одоо өөрийн болгочих юм бол тийм ээ, хин нэгэн хүнээс хайр халамжийг авах юм бол сэтгэл маань их гоё баярлах гад байна. Маш гоё таашаалыг надад өгдөг гэдгийг хүн мэдээд байна. Эсвэл бусад хүмүүс намайг гоё магтаал, урамшуулаад, бусад хүмүүс намайг гоё хүндлээл энэчнээс бас маш гоё сэтгэлийн таашаал авдаг юм байна гэдгийг бас мэдээд байна. Эсвэл би одоо хүссэн зүйлээ авч чадвал тийм ээ, хүссэн зүйлээ өөрийн болгоод хүссэн зүйлээ авч чадаад хам бол энэ маань бас маш гоё ингэ сэтгэлийн таашаал болдгийм байна гэдгийг мэдээд байгаа. За энэндээ хит автаад энийг хит их хүсээд ирэхээр энэ сэтгэл маань сөрөг байдал руугаа шилжчихдэг. Нөгөө нэг шунал тачаал гэдэг юм руугаа шилжчихдэг. Энэ дээр бас маш их болгоомжтой хандах хэрэгтэй. Яг бие махбод маань донддогтой адилхан сэтгэл бас тийж донддог байхгүй юу? Бидний бие яадаг нөгөө гоё юм айдлаж хэрэглэхээр гоё хоол идэх гээл донддог. За гоё мэдрэмжийг авах гал донддог, гоё үнэрийг авах гад үнэрт донддог. Гоё юм үзэж харах гад харааны мэдрэхүүдэд донддог. Яг тэрнтэй адилхан сэтгэл гэдэг чинь бас хэд их юм хүсээд ингээд зууралтаад ирэхээр тэр донтолт гэдэг хүчнийг бас үүсгэдэг. Тэгэхээр миний сэтгэл хэд юм татагдаад хэд тонтоод байна уу? Сэтгэлийн би сөрөг төл рүүгээ бас ороод байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй. Юмд шунаад байна, юмыг хэд их хүсээд байна. Тэр нэг сэтгэлийн таашаалтаа умбаж очиход гаднаас хайгаад зууралтаад байна гэдэг чинь өөрөө сэтгэлийн тэр шунал ахгүй, сунал тачаалахгүй. Энэ бол биднэрт маш их сөрөг халгаатай зүйл гэсэн үг. Нэг талын одоо хүчин гэсэн үг шүү дээ, сэтгэлийн хүчин. Тэгэхээр бас хитих тэгээд байна уугүй юу, шунал тачаал гэдэг юмдаа би орогдоод байна уугүй юу гэдгээ бас гаднаас нь хараад ажиглаад жоохон ухамсартай байх хэрэгтэй. Тэгээ ийм учраас ухамсартай хүмүүс сэтгэл гэдэг зүйлийг гаднаас нь ажиглаж чаддаг. Ухамсар өндөр байх тусмаа. Тэгээ яагаад хүмүүс ухамсар өндөр хүнийг тийм ээ энэ ямар ч шуналгүй юм байна. Сэтгэлийн таашаал авахын тулд хэд юм тонтоод хэд юм шунаад ийм байдлыг гаргадаг юм байна. Энэ ухамсар өндөр хүн байна гэж ярьдаг шүү дээ. Энэ чинь ийм учиртай юм. За би энэ яг энэ яриагаараа та нарт бол маш анхан шатны мэдлэгүүдийг өглөө ерөнхийдөө нөгөө цагаан толгой гэдэг шиг. За гэтэл сэтгэл гэдэг чинь бүр ингээд нарийн ширээнээр нь задлаад ийм шинжтэй, ийм хортой, ийм сэтгэлийн гэмт энэ одоо яг нөгөө шашны хэллэг өгдөө шүү дээ. Сэтгэлийн тийм хэдэн тачаал, хэдэн юм ч мунхаг байдал ч гэх юм уу тийм ээ. Ингээд бүр ангилаад гаргацсан байдаг л та. Гэхдээ тэр чинь бүр дээрийн хүмүүст зориулсан аргачлал шүү дээ. Одоо орчин үеийн хүмүүст бол тэгж ярих юм бол наалдахгүй, нийцэхгүй. Тийм учраас одоо сэтгэл гэдэг чинь ийм шин чанартай гэдэг нарийн задлах юм бол бас эн чинь олон зүйл гарч ирнэ. За тэгэхээр яалтчгүй хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг нь хүн махан биеэс илүү сэтгэл биетэйг ойрхон холбоотой байдаг. Сэтгэл биедээ бол удирдуучгаад байдаг учраас сэтгэлийн амьтан гэж ярьдаг. За тэгээд сэтгэл бие маань бас бидний махан биетээс маш гүнзгий холбоотой байна. Сэтгэл бие маань маш сайхан эрүүл саруул сайхан байх юм бол физик махан бие маань ч гэсэндээ дагаад эрүүл саруул болдог. За махан бие өгдөөд ирэхээр сэтгэл бие өгдөн, эсвэл сэтгэл бие өгдөөд ирэхээр дагаад махан бие өгдөн гэдэг чинь хоорондоо ингээд салшгүй ингээд холбоотой байдаг. Тэгэхээр бид нар
энэ сэтгэл гэдэг эрхтнээ бүр сайхан ингээд задлаад одоо юм ингээд судалж байгаа юм шиг тийм ээ сайхан задлаад ойлгоод суралцаад ирэх юм бол сэтгэл гутрал тэр олон жил сар цагаар үргэлжлээд байгаа сэтгэлийн таагүй байдал бол биднэр дээр ирэх боломжгүй болоод ирнэ. Яг нөө хүн дархлаагаа яаж дэмжих үү, яаж одоо бие махбодоо одоо эрүүлэр одоо өөртөө хөвшил дадал суулгах уу гэдэгтэй адилхан одоо тэр дархлаагаа сайжруулах бие махбодтой анхаардаг хүмүүс хэр барагтай өвчин тусдах үнтэй адилхан сэтгэл гэдэг юм судалсан мэддэг өөрийнхөө одоо сэтгэлийнхээ онцлог мөн чанарыг тодорхойлцох хүмүүс бол удаан хугацааны сэтгэл шаналл гутралд юус орох боломжгүй. За сүүл рүүгээ бүр сэтгэл гэдэг зүйлээ өөрийнхөө гараа ясаар хөдөлгөж чаддаг бол. За ийм гайхамшигтай чанар хүнд байдаг. Хүн бол өөрөө маш их хүчирхэг тийм ээ. Юу энэ бие махбод сэтгэл санаанд удирдуулаад явах хэмжээний жижигхэн сул дор биш аахгүй юу? Бид нар бүх юмнийхээ эзэн. Бид нар бодлынхоо эзэн, бид нар бие махбодынхоо эзэн, бид нар сэтгэл зүйгийнхаа сэтгэл санааныхаа эзэн. За энэ хүртэл хичээлийг минь сонссонд баярлалаа. Асуулт байвал комент бичиж болно. Илүү дэлгэрэнгүй ойлгомоор зүйл байвал Facebook хаяг руу маань хандаж болно нээлттэй. За баярлалаа.